Сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдрийн подкастын сэдэв бол халаас хоосон ч надад үнцэн байна. Ерөнхийдөө мөнгийг манифест хийх талаар хөндөж ярих болно. Гэхдээ урьд өмнө ярьжсэн өнцгүүдээс арай өөр шинэ өнцөг байгаа. Гэрэв өнөөдөр та юучгүй, халаасандаа ганц ч төгрөггүй, дансны үлдэгдэл тэг заасан, хинт ч хэрэггүй мэт өөрийгөө мэдэрч санагдаж байвал яг одоо эндээс баялагын зам руу орлого эд мөнгөний давтамж руу яаж алхах вэ? Ихэнх хүн ингэж боддог. Мөнгө байж иж л би баян болно. Надад хөрөнгө, том боломж, эсвэл туслах хүн хэрэгтэй. Гэхдээ үнэндээ таны гар хоосон байсан ч танд үлдсэн нэг зүйл бий. Тэр бол үнцэн өгөх чадвар. Өөртөө эргэлзэж би хангалттай юу гэж асуухаас би бусдад юу өгөх вэ гэж шилжвэл тэр мөчөд жинхэнэ баялаг эхэлдэг. Бидний эргэн тойронд надтай харилцаж байгаа хүмүүс учирч танилцаж таарлаж байгаа тохиолдлуудад мөнгийг манифест хийх, хүссэн зүйлээ манифест хийх, өөрийгөө хөгжүүлэх гээд ер нь хүсэл мөрөөдлийнхэн зам руу алхахад нь саад болоод байгаа нэг зүйл нь мөнгөгүй байх. Мөнгө хүрэлцэхгүй байх. Тэгээд би мөнгөтэй болохоороо тэрийг хийн гэд хойшлуулдаг. Даанч мөнгөтэй болох арга зам нь дутуу, буруу итгэл үнэмшилтэй байгаад байгаа. Мөнгийг манифест хийж чадахгүй байгаа учраас яг тэр байрандаа гацаад байгаа. Тиймээс энэ гацалтаас хамтдаа гаръя гэж өнөөдрийн дугаарыг судалж бэлдсэн байгаа. За тэгээд үнцэнэ бүтээж мөнгийг, баялагийг манифест хийхэд тулд өнөөдөр 3 гол хэсгээс бүтсэн нэгэн бүдүүвчийг танилцуулна. Энэ нь language буюу чи өөртөө болон ертөнцид юу гэж хэлж байгаа. Хоёр дахь нь generosity буюу өгөөмөр байдал, чи юу өгч байна. Гурав дахь хэсэг нь rewire буюу итгэлээ шинээр бичих. Эдгээр санааг задалж манифестийн алхмууд дээр буулгаж ярилцах болно. Хэрвээ та миний подкастыг сонсох бүртээ өөрийгөө баг багаар ойлгож амьдралынхаа шин давтамж руу алхаж байна гэж мэдэрдэг бол та болон миний хооронд илүү гүн, илүү хувийн төвшний хамтын аялал нээлттэй байна. Би Manifesting Glow Up ганцаарчилсан коучинг үйлчилгээг санал болгож байна. Энэ бол таны хүсэл, зорилго, гацсан цэгийг тодорхойлж алхамаар тууштай өөрчлөлт хийх хамтын ажиллагаа байх юм. Мөн миний бүтээсэн бусад үн цэнтэй материалууд Instagram хаягийн минь bio хэсэгт байрласан байгаа. Үнгүү татаж авах workbooks, өөрийгөө арилгах цахим дэвтэр, manifest багц, азтай охины хөтөлбөр болон сайтны давтамж, сургалтын групп гэд бүх мэдээлэл story highlights дээр тус-тусдаа тайлбарлагдсан байгаа. Хэрвээ танд миний хандлага, контентууд үн цэнтэй санагддаг бол дэмжээрэй. Instagram дээр мөн дагаж үргэлжлүүлэн хамт байгаарай. Тэгэхээр одоо хөндөж байгаа гол сэтгэлгээ бол би чадахгүй гэдгээс би бусдад юугаар тусалж чадах вэ гэж шилжихийг хэлээд байгаа юм. Өөртөө эргэлзэж би юу ч чадах болов, надад энэ бүтэх болов гэж бодох үед тархины амигдала буюу айдсын төв ажиллаж стрессийн дохио өгдөг. Тэгээд ер нь бол тарих энэ нөгөө би чадахгүй юм байна гэдэг итгэл үнэмшлэр энэ бодол биежж байгаа учраас болохгүй байх шалтгаануудыг олоод идэг. Харин эсвэргээрээ би бусдад юугаар тусалж чадах вэ гэж асуух үед тархинд дофамин, окситоцин ялгарч эрч хүч, урам зориг төрдөг. Тэгээд тарих би тусалж чадах юм байна гэж итгэж үнэмшээд яавал энийг боддоор хийж болох уу гэдэг арга зам буюу боломжуудыг хайж олдог. Тэгэхээр тархиа хэрхэн ажилуулах нь гэдэг нь
бидний бодлын сонголтоос шалтгаалах гэдэг. Нэгэн жишээ. Нэг залуу Америкийн нэгдсэн улсад тун ядуу амьдралтай байж л дээ. Өдөр бүр хөлсний байрны үүдэндээ бусдын хоогийг үнгүй цэвэрлж өгдөг байв. Хүмүүс түүнийг багахан цалинтай цэвэрлэгч гэж харж байсан ч тэр нэг л өдөр нэг хөрөнгө оруулагчийн анхааралд өртөв. Чи үнцэнд өгч байгаа хүний инээрийг цацруулж байна. Би чамд ажил санал болгоё гэж хөрөнгө оруулагч хэлсэн байна. Ингээд нөгөө залуу маань хэдэн жилийн дотор өөрийн бизнесээ босгосон амжилтын эзэн болсон байна. Үнцэн өгөх. Энэ бол мөнгөгүй идэвхлэх цорын ганц хөрөнгө. Манифест бол эд шидийн хүлээлт биш. Энэ бол үг, үйлдэл, үр дүн гэсэн өдөр тутмын давтамж. Хэлсэн үг чинь давтамж, өгсөн үнцэн чинь итгэл, итгэлийн цаанаас боломжууд ирнэ. Боломж нэгдмэгц орлого орж ирнэ. Мөнгөний талаар, амжилтын талаар, тэгээс тэр бомтон болсон хүмүүсийн түүхийн талаар сонирхолтой мэдээлэл подкастуудыг сонсож байгаад сая долларын амжилтын эзэд өөрсдийн нууцыг ингэж хэлдэг. Тэдгээрийн одоо ярилцлага подкастыг сонсоод байхад ижилхэн санаа давтагдаад байгаа нь юу байсан гэхээр хэрэв би одоо бүхнээ алдаад яг дахиад эхнээс нь тгээс эхэлбэл би хамгийн түрүүнд хүмүүст хэрэгтэй зүйлийг үнгүй эсвэл маш хямд өгөх гэж хариулсан байна. Тэгээд одоо орчин үед үүнийг хэрэгжүүлэхэд их хялбар болсон. Сошиал медиа дээр үнгүй контент, хүмүүсийн хүрээлэл, групп, бүлгэн байгуулах, жижиг онлайн үйлчилгээ үзүүлэх гэх мэтчлэн. Жишээ нь Airbnb гэдэг алдартай компани байгаа те. Түүний үүсгэн байгуулагчид эхэндээ найзуудтай үнгүй байр санал болгож туршиж байсан байна. Энэ гараанаас тэд одоо дэлхийн глобал хэмжээний компани болсон. Гол санаануудаа танилцууллаа. Одоо бүгдийг нь дэлгэрүүлж тайлбарлаж өгье. Түрүүн юучгүй хоосноос баялаг бүтээх бүдүүвч гэж ярьсан байгаа те. 3 хэсгээс бүрддэг. Эхнийх нь буюу language-ийг одоо танилцуулъя. Language гэдэг чинь нөгөө хэл гэсэн үг байгаа. Тэгэхээр таны мөнгөтэй болон хорон ертөнцтэй харьцаж байгаа үг хэл яриа ямар байгаад түүнээс бүх зүйл эхлэн гэдгийг танилцуулах гэж байна. Та ертөнцид юу гэж шивнэдэг вэ? Манифестийн эхлэл бол үг. Бид өдөрт дотроо хэдэн мянган бодол хэдэн зуун үг хөлбөр хэлдэг. Чадахгүй гэвэл тарих, чадахгүй байх нотлогоо хайж эхэлнэ. Чадна гэвэл тарих муу адил тийм боломжийг хайж эхэлнэ. Би яавал чадаж болох уу гэдэг талаас нь тарих ажиллаж эхэлнэ гэсэн үг юм. Нэгэн бага насны хүүхэдтэй ажилтай ээж байж л дээ. Тэгээд надад ямар ч зав байхгүй, цаг олдохгүй байна гэж өөртөө хэлдэг байсан. Харин бодлоо шилжүүлэхэд ийм бодол гарсан. Би өдөрт 20 минутыг өөртөө зориулах чадвартай ээж. Цагийн ажил хайгаад ажил олж чадахгүй байсан оюутан надад ямар ч туршлага байхгүй юм чи яаж ажилд орох вэ дээ гэж боддог байж. Түүний шилжүүлсэн бодол би 10 дугаар ангийн математикийг 30 минутанд тодорхой тайлбарлаж чадна. Ажил хайхад олдохгүй мэрэгжилгүй нэгэн хүн байж. Би ч ямар бизнес мэдэх хөштэй. Надад хийж чадах юм алга гэж боддог байж байгаад би ахмад настай хүмүүст ухаалаг утасны аппликейшнийг суулгаж хэрхэн хэрэглэхийг амархан зааж өгч чадна гэж бодлоо шилжүүлжээ. Ингээд энэ бодол шилжүүлэхэд яаж вэ? Дандаа арга сүүгчилсэн байгааз хэдийгээр тэдний бодит байдал шууд шилжиж өөрчлөгдөөгүй. Завгүй хിവэрээсэн, ажил олж чадахгүй хിവэрээсэн. Гэхдээ ажил олдохгүй байна гэдгийг зөвтгөх нотлохоо биш. Энэ одоогийн нөхцөл байдалтай таарсан тэгсэн хэрнээ нөгөө хүсэл зорилгоо биелүүлэх
тэр боломжийг хайж эхэлж байгаа. Тэгэхээр та өөртөө дотроо юу бодоод байна? Өөрөө амнаасаа юу унгаж байна? Хорвоо ертөнцид ямар утгыг тунхаглаад байна гэдгээ хамгийн түрүүнд ухамсарлаж анзаарах хэрэгтэй. Хэдийгээр таны хуучин бодол бодтой, үнэмшилтэй, нотлохоотой байж болно. Надад ямар ч туршлага байхгүй гэдэг чинь үнэн байж болно. Тэглээгээд байхгүй гэдэг яах нь вэ? Байхгүй ч л дахин биелэлээ олно гэсэн үг. Байлгаж болох юм наад зах нь юу вэ гэдээ олоод харахад ядаж тэгж бодохыг өөртөө зөвшөөрч эхэлсэн цагаас таны тархичин нотлохоогоо хайштай. За туршлага байхгүй ч гэсэн яаж ажилтай болж чадах уу? Ажилтай байж болох ямар гаргалгаа байна гэд юмыг ядаж хүлээж авна, анзаарна, судална, тэмүүлнэ. Тэгэхээр яг өөрийнх нь нөхцөл байдалд таарсан шин бодлын шилжилтийг хийгээд үзээрэй. За тэгээд хамгийн таатай нэг арга нь эртөөл аффирмашн байгаа. Бид энэ суугаараа дамжуулаад маш олон эерэг, таатай утгатай аффирмашнуудыг хэлж сурсан, бас талд ухамсартаа тодорхой хэмжээнд шингээсэн байгаа. Тэгвэл та өөрт таалагддаг, магадгүй амжилтанд баялагын сэтгэлгээнд өөрийн чинь чиглүүлэх тэр аффирмашнуудыг түүгээд өөртөө тогтмол хэрэгжилж болох нь байна. Мөн яг өөрийнхөө онцлог нөхцөл байдалд тохируулсан яг ажил мэргэжилтэйгээ холбоотой ч гэдэг ч юм уу. Шинэ аффирмашн өгнүүдийг зохиож болно. Өнөөдрийн дугаар тань санал болгох хамгийн энгийн аффирмашн бол би үнцэнтэй, би өгч чадна. Би өнөөдөр нэг хүний амьдралыг жижигхэн ч болов хөнгөрүүлж чадна. Ингэж хэлэхээс эхлээд таны бодол шилжих болно. Бодол шилжиж байгаа учраас тарих таны ухаанчин боломжуудыг, нотлохоонуудыг хайж олно. Хоёрдугаар гол хэсэг нь generosity буюу өгөөмөр байдал. Жижиг өглөг том давтамжийг бүтээх боломжтой. Нэгдүгээрт өгөөмөр зан гэдэг бол үнэхээр хүнд чин сэтгэлээсээ өгье, туслая, хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгоход хувь нэмрээ оруулъя гэдэг сэтгэлгээ. Сайхан сэтгэлтэй байвал үр өгөөжөө хүртнэ гэсэн үг юм. За сүнслэг талаасаа нөгөө сайн үйлийг таривал сайн ургацал хураана гэдэг санаа байна те. Тэг мэдээж хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Таны чадамжинд ямар өглөг өгөх боломж байна. Тэр өглөгийг өгөхөөс татгалцдаггүй байвал сайн. За тэгээд сайхан сэтгэл өгөөмөр зан гэж юу болохыг хэрхэн хэрэгжүүлэх ёстойг та бид нар угаасаа сэтгэлийнхаа гүнд мэдэж байдаг. Тиймээс энэ бол нийтлэг ойлголт. Харин өгөөмөр зан гэдэг маань хоёр дахь утгаараа зүгээр нэг сэтгэл санааны байдал гэхээсээ илүүтэй стратеги байгаа. Юу вэ гэхээр альва хүн үнд цэнийг хүлээж авсан бол буцааж өгөх хүсэл төрдөг. Ийм байгалийн шинж чанартай. За энийг маркетингийн салбарт бол бүр урлаг болтол нь хөгжүүлсэн байдаг. Хүнээс үнэтэй юм авахаараа бид нар ягаад ч нэг тийм өмнөөс нь өртөө ч юм шиг те нэг тусыг нь хүртчлээ дээ. Би энэ хүнээс им сайн юмыг авчлаа да буцаагаад хариу барих юмсан гэдэг ийм мэдрэмжинд автдаг. Амьдралын бүхий л талбар дээр эцэг эхийнхээ ачийг хариулах юмсан гэж хүртэл ярьдаг шүү дээ. За түүнтэй адилхан танихгүй хүмүүс байсан ч гэсэн нэг сайхан шүлэг уншаад, нэг сайхан дуу сонсоод, нэг хэрэгтэй юм гоё битсэн мэдээллийг хүлээж аваад өөрөө ирэхгүй нэг тийм талархлын үн цэний мэдрэмжинд автдаг. Тэгээ автсан бол би буцаагаад юм өгөх юмсан, хариуг нь барих юмсан гэдэг энэ сэтэл хүчтэй байдаг учраас энийг бид нар ашигласнаар өөрийнх нь тэр үн цэнийг бүтээх боломжтой болж байгаа юм. За ингэснээрээ бид нэр цаашлаад итгэлийг бүтээж байгаа. Зүгээр л сайхан сэтгэлтэй, өгөөмөр зантай, сайн хүн байх нь хангалттай биш. Харин үүгээр дамжуулаад хүмүүсийн итгэлийг хүлээх юм. За тэгээд яг энийг яаж нөгөө нэг оргуу хоосноос тгээс баялаг бүтээх энэ аргачлалд ашиглах гээд байгаа юм бэ гэдгийг жишээгээр тайлбарлая.
Нэгэн тэтгэврт гарсан сургуулийн багш байжээ. Тэгээд хийх юмгүй завтай учраас хөршийнхэн 2 хүүхдэд өдөр алган үнгүй 20 минутын уншлагын давтлага зааж эхэлсэн. Бага ангийн 2 хүүхэд. За тэгээд давтлага маань үр дүнгээ өгсөн, багшийн аргачлал айгуу сайн ажилласан. Эцэг эхэнд баярлсан сэтгэлээсээ найзыгаа дуудаж тэгээд найзынхаа 2 хүүхдийг бас багшийн давталганд хамруулж эхэлсэн. Ингээд аажмаар багш тэтгэвртээ суусан байсан бол жижиг төлбөртэй тогтмол давталгын хичээл болгож хөгжүүлээд шинэ орлогын их үүсвэртэй болсон. Нэгэн оюутан Excel програм дээр маш оновчтой хурдан ажилладаг аргыг тайлбарсан бичлэг хийжээ. Тэгээ бичлэгээ сургуулийнхаа групп дээр, Facebook-ийн групп дээр үнэгүй тавьсан. Тэр нь одоо яг тэр аргачлалыг мэддгүү байсан хүмүүст маш их тус болоод ажлын бүтээмж цагийг нь хэмнэж өгсөн. Олон хүний талархлыг хүлээсэн. Дараагийн алхамд тухайн оюутан тэр аргаас илүү их олон янзын арга буюу Excel дээр үр бүтээмжтэй амархан ажлаа амжуулдаг аргачлал заасан богино хичээлийг 20,000 төгрөгөөр гаргасан. Тэгээд өөрийн сургалтын бизнесийг эхлүүлж чаджээ. Манай нагц эгчийн байрны нэг орцонд хамт амьдардаг дээд давхрынхын хөрш эмэгтэй байсан. Тэгээд тэр эмэгтэй гэрээр кимчи хийсэн кимчигээ манай эгчэд орцныхандаа үнгүй тараасан байгаа. Би ингээд гоё юм шинэ сурсан жараараа кимчи гэртээ дарсан. Тэгээ яг тэндээс авсан ийм байцаагаар ингэж дарсан та нар амсаад үзээч би ингээд гоё кимчи хийж үзлээ гэд хөршүүдэд айлчилтээ. Тэгээ тэр кимчи нь үнэхээр амттай байсан. Дээрээс нь маш их ихтгэл төрүүлж ирсэн. Яг тэгэл таньдаг хүн байна. Хаана хизээ яаж ямар түүхий дээр хийгдсэн мэдэгдэжсэн. Дээрээс нь өгж байгаа хүнийхэн үн цэн нь хамт дагалдчихсэн. Тэгээд эхний өгсөн амтлагааны кимчиний дууссан, дараагийн кимчи авах хүсэл төрсөн. Эндээс тэр бүсгүй гэртээ хийсэн кимчиний бяцхан бизнес эхэлсэн. Сар болгон 7 алган авмаар байна. Тэгээ би хүртэл нэг үйлчлүүлэгч нь болж байгаа байхгүй. Игчэндээ атсан чинь амттай кимчи хийсэн. Хүүх ямар гоё юм бэ? Ханаас авсан бэ? Өө манай дээд талаа айл хийсэн. Тийм үү, дараагийн захиалган дээр нь би бас нэгийг нэмээд авчээ. Ингээд танилын сүлжээгээр нь дамжаад тухайн кимчиний хэрэглэгчд өссөн юм. Эхлээд мэдээж өгөөмөр сэтгэл байсан тийм үү? Хүн дандаа тэмд мухад далд санаатай, шунлын сэдэлтэй эхлээд үнгөө өгж байгаа дараа нь өстө юмаа зарандаа гэсэн санаа ол байхгүй. Ер нь бол хүмүүс намайг ингэж үнэлэх болов гэдэг хүлээлтч байдгүй. Ямар ч л байсан өөрийнх нь чадж байгаа ямаар бусдын амьдралд жижигч болон үнцийн нэмий да гэдэг энэ хандлагаар олон сайхан бизнес боломж орлогын их өсвөрүүд үүссэн байдаг. Сая ингээд жишээ ярьж хахад танд ойрхон санагдаж санаа төрсөн гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл таач бас тэдгээр хүмүүсийн адил за яах вэ байцгээд өөрийгөө мэдгүй чадахгүйгээр хүлээд боломжгүй гэртээ сууж байгаа олон юмд гологдсон юм шиг тэгж өөрийгөө мэдэрч байгаа байж магадгүй. Тэгээд надад чадаад ах юм юу ах вэ? Би тэд нартай харьцуулахад гээд өөрийгөө жоохон доош нь хойш нь тавьсан ч гэж мэднэ. Би ч бас ийм байсан. Тэгээд юучгүйгээс яаж юм бүтээх вэ гэдэг судалгааг яг үүндээ айгүй олон удаа хийжсэн. Аль салбарын зүгээрийн яг аль чиглэлээр ажиллах боломж байна. Чадсан байгаа хүмүүс нь хаанаас эхэлсэн байна гэд амжилтын түүхүүдтэй маш их танилцдаг байсан. Тэгээ их түүхүүд яг ингэж л эхэлдэг. Тэгээд энэ өгөөмөр зангийн стратегийг онлайн бизнестэй холбохоор маш гайхалтай нэг юм загвар бий болсон байгаа юм. Одоогоос бараг л 8-9 жилийн өмнөөс яг энэ онлайн сургалтын бизнесийн загварыг би анх олж харж ойлгож эхэлсэн. За нэгэн Америк энтерпренероос сурч исэн сургалтанд нь хамрагдаад тэгээд тэр хүн ингээл би чамд хэрхэн баян болохыг заана гэдэг номыг гаргасан.
Харвардыг төгссөн. За бас маш олон бизнесийн оролдлого хийж байгаад яг энэ бизнесийг хийсэн чинь өөрөө маш амжилтанд хүрч саятан болсон. Тэгээд өөрөө саятан болоод зогсохгүй шавнараа бараг маш олноор нь маш богино хугацаанд саятан болгож чадсан байсан. Энэдэг гаралтай нэг Америк залуу. Тэгээд тэр хүний заасан яг нэг л агуулганы нэсэн. Үн цэнийг хүмүүст өгөөд хариуд нь орлого ол. Тэнгүүд тухайн үеийн марлал үн цэний талаар айгүй тийм жоохон давчуу ойлголттой байсан байна л да. Заавал ингээл олон мянган хүнд хүрэх ч юм уу, олон сая хүнийг дагуулах, нийгэм томоохон юмыг хийж бүтээх, заавал нэг тийм ахуй том амжилтаар үн цэн бий болно гэж ойлгодог байсан. Тэгээд тэр том амжилтыг бүтээх хэмжээний чадвартай, байр суурьтай болж иж л тэр зэгт хүрэх бах та гэд ингээд юмыг айгу хүн дээр тусгаж авдаг гэсэн байлээ л дээ. Тэгээд тэр хүний амжилтанд хүрсэн шавнырын түүхийг нь бас ингээд сонсоод суралцаад эхэлсэн чинь дандаа энгийн игэл хүмүүс яг өөртөө адилхан игэл хүмүүст үн цэнийг бүтээгээд байсан. Тэгээд тэр үн цэнүүд нь айгу гоё. Жишээлбэл гэртээ сууж байгаа олон хүүхэдтэй ээж өөртөө итгэх итгэлээ алдахгүй байх тухай өөрийнхөө амьдралын туршлагаасаа суугаад суралцаад тэр ухаанаа яг адилхан өөртөө адилхан бага насны хүүхдүүдэд хараад гэртээ сууж байгаа эзэгтэй нарт зааж эхэлсэн. Тэгээд өөртөө итгэх итгэлээ яаж олох вэ гэд чадахгүй байгаа хүмүүс чадсан нэгнээсээ боломжийн үнээр тэрийг бэлэн системтэй аргачлалтаа сурах нь хамаагүй хэрэгтэй санагдсан байна. Нэгэн экзем гэдэг нөгөө арсны өвчин байдаг штэ. Хүүхдэн тийм арсны экземтэй ээж байж л дээ. Тэгээд үнэхээр одоо зайлшгүй асрах, халамжлах, эмчлэх шаардлагатай учраас тэр өвчний талаар эдгэхтэй сэдрэхгүй байх талаар ангаах ухаан олон мэдээллийг сурвалжийг судлаад өөрийн гэсэн аргачлалыг бий болгосон байна. Тэгээд хүүхдийн экземийг байгалийн органик аргаар эмчилж эдгэж чадсан. Тэгээд тэр тухайга адилхан ийм асуудалтай хүүхдтэй эцэг эхчүүдийн групп дээр хуваалцсан чинь надаа заагаад өг манай хүүхдийнх бас ингэж байгаа чи яаж хийсэн юм бэ биднэрт хэлээд өг гэд үн цэнийг нь мэдрүүлсэн байна. Ингээд түүний сургалтын бизнес бас эхэлсэн. Тэгээд үн цэн чинь хүний амьдралд хэрэгтэй байгаа зүйлийг нь маа гэд өгчгöd үүсч болдог юм байж дээ гэдгийг би ойлгож харж авсан. Ингээд үн цэн хэр олон хэмжээтэй хэр том нөлөөтэй байгаас шалтгаалаад тухайн хүмүүсийн амжилт, орлого, мөнгө, алдар хүнд нь шалтгаалж байд юм гэдгийг харсан. Одоо дэлхийн хэмжээний хүмүүс том компани эзэд алдартнууд гэдээ харахад тэдний бидэнд өгж байгаа үн цэн тийм л нөлөөтэй байдаг ахын л дээ. Одоо шинэ алдартай дуучин байлаа гэхэд тэр дууг нь олон мянган олон саяулаа сонсож, баясаж, чархал эдэлж штэ. Тэгэхээр тэр олон хүний сондрыг мэлаасныхын хэрээр тухайн дуучны алдар хүнд за дууныхын цомгууд нь тоглолтын тасалбарууд нь борлуулагдаж тэр хэмжээнийхэн одоо хүндлэлийг хүлээж ирэх гэсэн үг. Хүндлэл нь магадгүй зарим нэгэн тоотой мөнгөн дүнтэй тэнцүү болж ирдэг. Тэгэхээр бид нар би одоо азгүй байна. Би амжилтгүй байна. Би тэг заачлаа. Би одоо яаж юм шинээр эхэлнэ гэж шаналж суухын оронд сэтгэлгээгээ гялс шилжүүлээд би яг одоо байгаагаараа ямар үн цэнийг хүмүүст бүтээж өгч чадах уу гэж бодох хэрэгтэй. Та бүх хүнд тусалж чадахгүй байж болно. Гэхдээ өөртөөгөө таарсан хэсэг хүмүүст туслах бүрэн боломжтой. За тэгээ цаашлаад магадгүй энэ нэг олж харсан үн цэн түгээх, үн цэнийг нийлүүлэх сэтлээ, чиглэлээ та олсон бол үнийгээ бизнес загвар олгон хөгжүүлэх боломжтой. За тэгээ эхний ээлжинд магадгүй үнгүүгээс эхэлэх нь те бусдыг дайлах, зайлах эхлээд хүмүүст энэ үн цэн гэж үнэлэгдэх хүртлээр хөдөлмөрлөөд хийгээд үзнэ. За тэгээд ингээд би өөрөө ядарсан ядуу хүн байж хэр их хүнийг дайлж зайлж чадна гэж ингээл өгөөд байвал би өөрөө баг
өрөнд орох юм биш үү гэж санаа зовох хэрэггүй. Тодорхой хэмжээний хэл хязгаартай байж болно. За тэгээд таны өрнгөөгийн чинь дараа бага зэргийн үнэтэй буюу анхны бүтээгдэхүүн үйлчилгээ, анхны ур чадвараа үнэлэх ажлын гэрээ гэдэг ч юм уу тэр зүйл явагдана. Дараа нь аяндаа саналаа илүү сайн боловсруулад илүү олон хүнд эсвэл илүү цөөхөн хүнд өндөр дүнтэйгээр гэдэг ч юм уу ийм шатлсан загвараар хөгжүүлэн ажиллаж болно. Ямар ч байсан эхлэл нь өгөөмөр зан дээр суурилсан үнцэн түгээх ажил байх нь. Rewire буюу 3 дахь хэсэг. Юмыг дахин бичих гэсэн утгатай. Юуг дахин бичих вэ гэхээр өөрсдийнх нь итгэлийг. Бидний олонх нь мөнгө бол хэцүү, мөнгө хүмүүсийг эвддэг гэж нууцхан итгэдэг. Тэгэхээр мөнгө хаалгыг нь тогшоход бид өөрсдөө дотроос нь цоожлоод суучдаг гэсэн үг. Тэгэхээр мөнгөтэй холбоотой итгэл үнэмшлүүдэд зайлшгүй шинжилж иж мөнгөний үүд хаалгаа орлогын их үүсвэрүүдээ нээх юм. За тэгэнгүүт итгэл үнэмшлээр шилжүүлэхтэр туслах дасгалуудыг хийж хэдүүлээ энэ дээр ажиллаж болох юм. За жишээлбэл мөнгөтэй харилцах харилцаагаа илүү дотн болгох хэрэгтэй. Тэгвэл одоо мөнгө, төгрөг гэл ингээ ярих гэхээр өөрийн ирэхгүй нэг юм айц төгшөөр дарамт мэдэрдэг. Тийм хүмүүс байдаг. Ягаад гэвэл дандаа нөгөө мөнгөөр гачигдаж, дутагдаж мөнгө гэхээр одоо мөнгө чинь хэцүү шттэ. Надад мөнгө хэрэгтэй байгаа шттэ. Мөнгө олох одоо амаргүй, мөнгө надад орж ирэх одоо цаг болоогүй ч гэдэг ч юм уу те. Яаж игээл нэг юм сөрөг итгэл үнэмшил мэдрэмжүүд сэдрээд байдаг. Тэгвэл магадгүй мөнгө гэдэг үгийг өөр таатай үгээр орлуулж болно. За би яг одоогийн байдлаар Instagram дээр Manifest Circle гэдэг нэртэй group chat бас ажиллаулж байгаа. За тэн дээр мөнгөний соронзоо асаыг 14 хоногийн challenge буюу сорилыг хөтлөн явуулж байгаа юм. За энэ group chat нь үнэн төлбөргүй. Гэхдээ нөгөө Instagram-аас цаанаас нь заасан 250 хүний хязгаартай одоогоор 170 гаруй орчим хүн байгаа. За тэгээд энэ сорилоор яг энэ мөнгөтэй харилцах харилцаагаа шинжилье гэдэг зорилготой өдөр болгон нэг дасгал даалгавар хийгээд явах ийм сорил байгаа юм. Тэгээд энэ сорилынхаа нэг даалгавраас эндээ яг жишээ болгоод танилцуулъя гэж бодлоо. За сая нөгөө нэг мөнгө гэдэг үгийг орлуулвал арай нөгөө мэдрэмж төгшүүр маань багасах болов уу гэж хэлсэн штэ. Тэнгүүд манай сорил дээр мөнгөндөө шинэ нэр өгөх тийм дасгалаар эхэлж байгаа. За жишээлбэл одоо таны урам зоригийг бадраадаг, сэтгэлд чинь үеиг таатай мэдрэмж төрүүлдэг, хайр мэдрүүлдэг ч юм уу те. Ямар нэгэн тийм гоё үг. За тэгээ миний жишээгээр би мөнгөндөө гэрлээ гэж нэр өгсөн байгаа. Гоё гэрэл гэгийг бэлэгдэж штэ. За тэгвэл гэрлээ гэдэг одоо гоё юм найцтай болж байгаа юм шиг мөнгөтэйгөө ингэж шинээр сайндж байгаа юм. Тэгэл өстө мөнгө төгрөг, мөнгө цаас гэл ингээ бидний ярианы хэм маягт жоох юм таагүй мэдрэмжтэйгээр далд ухамсаар суудсан байдаг болохоор үүнийг шууд автоматар салих гээд гэрлээ болгочихж байгаа. Тэгээд би гэрлээ хүрээд ирлээ, маргааш гэрлээтэй уулзна, гэрлээ надад тусалж байгаа, гэрлээ надад дандаа заа гэж хэлдэг гэдэг ч юм уу. Би ингээд мөнгө миний амьдралд яаж ажилласаа гэж хүсэж ин тэр болгоныгоо гэрлээ гэдэг төлөөний үгээр ярьж дадах ийм одоо даалгаврууд хийж байгаа. Та ч гэсэн ингээд санааг нь ойлгосон юм чинь бас дуурайгаад хэрэгжүүлээд үзэж болно. Тэгээд мөнгөө ингээд сайн талаас нь одоо бодож харж байгаа юм л да. Өнөөдөр мөнгө гэрлээ надад ер нь юу авч өгсөн бэ? Би гэрлээгүй байсан бол өнөөдөр юу ч хийж чадахгүй байсан байна. Би дэлгүүр ороод гэрлээ байсны ачаар гэртээ тийм авлаа, хүүхдээ тийм авч өглөө. Гэрлээ надад кофе авч өглөө. Гэрлээ намайг таксигаар явуулж өглөө гэд ингээд талархах давтамж руу энэ харилцаагаа шилжүүлээд байгаа. За ийм байдлаар та бас ажиллаад үзээрэй. За тэгээд альва нөгөө үгийг солих байдлаар хідүүлээ итгэл үнэмшлийг шинжилж болно. За одоо мөнгө дуусгаад байна, мөнгө барагдлаа ч юм уу те. Мөнгө хүрэлцэхгүй байна гэл ингээл дандаа яриад бодоод идэг бол за мөнгө дахиад л надад хүрээд ирнэ. Мөнгө өөр хэлбэрээр буцаж ирнэ.
Миний төлсөн мөнгө болгон өржигдөн буцааж орж ирдэг гэдэг ч юм уу. Нөгөө affirmation загвартаа бас оруулаад ч юм уу. Ингээд ярьж хэлээд дадах хэрэгтэй. Нэг удаа биш. Дадаж байж тэр чин таны итгэл үнэмшил болчихсон. Итгэл үнэмшил маань үйлдэл гаргана. Тэгээд угаасаа л мөнгөд хандах хандлага чинь тогтно гэсэн үг юм. За магадгүй би чинь нэг өчүүхэн жижиг хүн хиндэл тус болж шалвдэ гэж өөрийгөө жижигхэн гэж боддог байсан бол нэг хүнд ч гэсэн миний үнцийг яг одоо тус олж чадна. Би нэг хүнд ч гэсэн үнцнийг хүртээж болно гэж сольж болно. Хэдийгээр өнөөдрийн ойлголтыг 3 шинэ нэр томьёогоор тайлбарлаад байгаа ч гэсэн одоо энэ language, rewire гэж байгаа ч гэсэн энэ 3 зүйл нь manifesting үндсэн зарчимтай яв цав таарж байгаа юм. Жишээ нь language буюу хэл яриан дээр бид нэр affirmation байдлаар хэрэгжүүлнэ. Generosity гэдэг маань эд баялагын давтамжийг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоосон, дутуу, гачуу гэсэн биш байгаа гэдэг мэдрэмжийг төрүүлж давтамжаа өөрчилж байна. Rewire буюу шинжлэх нь итгэл үнэмшлийг одоо парадигма шилжүүлэх гэдэг өмнө нь ярьжсэн те. Итгэл үнэмшлийг дахин бичих замаар ингэж ажиллаж байна. Нөгөө л манифест хийх зарчмуудаа бид нэр хэрэгжүүлээд байгаа байх нэ. Тэгэхээр энэ бол бүр нэг тийм цоошин санаа биш манифестийн практик хэрэглээ. Тэгээд хэдүүлээ манифестийн зарчмаа хэрэгжүүлээд давтамжаа сольж гин. Давтамжаа сольно гэдэг чинь амьдралынхаа радио суугаа солихтай л адил. Хэдүүлээ байхгүй, чадахгүй, данс тийг заасан байна, халаас хоосон байна гэсэн сууган дээр тэгээд гацаад жоохон шилжгээл болол радионы долгион яг гүйцэд таарахгүй жоохон шайгаад байдаг байсан бол одоо шууд долгионоо тоон дараагийн сууг дээр тааруулаад маш гоё ингээд тохируулаад явах гээд байна. Бидний 70 тухамсарт суусан, хадгалагдсан хамгийн хэцүү арилгахад өөрчлөхөд хэцүү итгэл үнэмшлүүдийн нэг нь одоо томоохон хэсэг нь угаасаа мөнгө, санхүү, эд баялагтай холбоотой байдаг. За тэгээд яг тэр гоё ямар шинэ бодлууд надад хэрэгтэй гэвэл нөгөө мөнгөний аффирмейшнуудаас та санаа авч хэрэгжүүлж болно. Гэхдээ тэдгээрийг хэлсэн ч гэсэн дотоод мэдрэмжэндээ ерөөсөө итгэж хүлээж авч чадахгүй байгаа бол яг мөнгөний талаарх одоо хязгаарлагдмал итгэл үнэмшлүүдээ маш сайтар ингэж цаасан дээр буулгаад учрыг нь олоод өөр дөрөө ангаалтыг бас хийвэл зохистой байгаа. За энэ дээр энэ таны амьдралд хэр их чухал юм. Тэр хэмжээгээр л цаг, энерги, шаардлагатай бол мөнгийг зориулаад ажиллах хэрэгтэй. Одоо бидний багаас суусан ухамсаргүйгээр тогтсон дээр итгэл үнэмшлүүд байгаа. Мөнгө чин ховор, мөнгө болмоо. Би мөнгөтэй болвол одоо хүмүүс надад дургу болно. Баян хүмүүс ч муу хүмүүс байдгийн гэдэг ч юм уу те. Нөгөө энэ асуудлууд өнгөн дээр мэдээд байгаа юм шиг боловч яг ингээд цаанаасаа автоматар одоо миний тархинд суусан програмууд энэ хуучин муу сөрөг итгэл үнэмшлийн дагуу ажиллах гад байдаг. Тэгээд нөгөө нэг дансандах мөнгөн үлдэгдлээ хараад тэгэл дэлгүүр одоо үйлчлэгээний газараараа тооцоо хийх болгоод хасагдчихж байгаа мөнгөө бодоод ингээл нэг юм дууслаа да, хүрхгүй байна да, баларлаа да гэдэг энэ айдас бидрийг одоо бид нарт давнгаалаад байдаг. Тэгээ үүнээс салъя гэвэл бас жоохон дөрвтойхон хичээл зүтгэл шаардлагатай. Тэгэхээр энэ дээрээ ажиллаарай. За миний нөгөө үнгүй татаж авах боломжтой workbooks дотор мөнгөний дасгалын тийм захин дэвтэр байгаа. Тэрийг хэрэгжүүлж болно. Мөн сайтны давтамж группийн одоо хичээлүүдээ үзээд яг мөнгөн дээр чиглээд ажиллаж болно. Угаасаа яг гол жишээ нь дандаа мөнгөний тухай ярьдаг. Тиймээс одоо яг энэ хязгаарлагдмал итгэл үнэмшлүүд маань юу байна? Хизээ тогтсон? Яагаад ингэж итгэх болов? Одоо үнийг өөрчлөх ямар арга хувилбар байна гэд үнэхээр өөртөө цаг гаргаж ажиллаарэ гэж бас сануулмаар байна. За цаашаа явъя. Юучгүй байснаасаа үн цэнээр амжилтыг бүтээсэн бодит хүмүүсийн түүхүүдийг сонсвол бид нартаас сонирхолтой юм болов урам зориг итгэл үнэмшлийг бас төрүүлж өгнө гэж бодоод хэд хэдэн богино түүхүүдийг хуваалцахаар бэлдсэн. За Сара Блейкли гээд бүсгүй байж Spanx гэдэг брендийг үндэслэлсэн.
Анх факсын машин зараад явдаг хөрөнгөгүй жирийн нэгэн залуу бүсгүй байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн тав тух гэдэг бодит асуудлыг олж хараад анхны бүтээгдэхүүнийг гараар хийж туршсан байгаа. За тэр нь юу байсан гэхээр энэ хувцас байгаа. Тэгээд тэр түүний яг одоо гаргасан одоо өнөөдөр ярьсан агуулгын зарчмаар хэлэх юм бол түүний өгөөмөр байдал нь найз бүсгүйчүүдтэй хийсэн хувцас үнгүй үзүүлээд хэрэглүүлээд сэтгэгдлийг нь цуглуулсан. Тэр цуглуулсан сэтгэгдлээ өөрийн хэл буюу language болгож нийтэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл одоо энэ хувцсыг өмсөөд юм өмсөөгүй юм шиг өөрийнхөө тав тухтай байж чадлаа гэдэг ч юм уу тийм сэтгэл байсан бол тэр сэтгэлдлийг нь маркетинг болгоод бусад танилцуулсан гэсэн үг. Тэгээд өнөөдөр Spanx гэдэг энэ хувцсны брэнд нь дэлхийд даяар маш олон хүний одоо таашаалт нийцсэн ийм брэнд болж чадсан. Сайт руу би бас орж үзсэн. Дандаа нэг тийм гоё цэвэрхэн оюуталтай, маш чанартай материалтай хүний нөгөө бие сууж өгсөн эвтэйхэн хувцас гэж байдаг шүү дээ. Тэр хүний биеийн тав тухыг эрхэмлсэн ийм брэнд юм байна. Тэгээд нөгөө хувцас гоё явах хэвээр загварлаг тренди байх хэвээр гэдгээс илүү тав тух чинь үн цэнжтэй гэдгийг олж харснараа энэ бүсгүй им амжилттай бизнесийн эзэн болж өссөн байна. Ян Ком гэдэг хүний түүхээр цааш явъя. Энэ нөгөө WhatsApp гэдэг мессенжерийн аппликейшны хамтран үүсгэн байгуулагч хүн байгаа. Украины Киевээс гаралтай Америкийн нэгдсэн улсад 16 настайдаа дөнгөж ирсэн энэ хүн байна. За тэгээд өргөгчийн цагаачийн амьдрал бол бас тийм амаргүй штэ. Тэгээд тэр энэ аппликейшнийг бүтээгээд мэдээж амжилтанд хүрсэн байх нь хамгийн гол нь анх энийг яаж хийх сэдлийг олсон бэ гэхээр сурталчилгаа хүмүүсийн хэрэглэгчдийн мэдээлэл өгөгдлийг зардаггүй зүгээр л энгийн хүмүүс хоорондоо яг шууд харилцаж болдог. Тийм харилцаа гэдэг үнцнийг бүтээхийг хүсээд энэ аппликейшны санаагаа олж хэрэгжүүлсэн байна. Түүний гол өгөөмөр байдал нь хүмүүсийн гүн бат итгэл байсан. Сурталчилгаа байхгүй, ямар нэгэн тоглоом байхгүй, ямар нэгэн хуурамч зүйл байхгүй. Зүгээр л хүмүүс хоорондоо амар тайван харилцаж болдог. Холбоогоо үүсгэж болдог тэр талбар. Энэ үндсээр амжилтаа бүтээсэн байна. Хамди Улукая гэдэг хүн байна. Тэр бол Турк гаралтай цагаач, тэгтээ Америкийн бизнесмен. Chobani гэдэг йогуртын брендийн үндэслэгч байна. Тэрээр хуучин хүнсний үйлдвэрийг сэргээж, ажилчтай хамтран эзэн шиг мэт хүндэлж, дэлгүүр бүрт анх амталгаа явуулсан нь түүний өгөөмөр байдал байсан. Йогуртаа хийгээд дэлгүүр рүү явуулсан гэсэн үг үнгүй. Тэгээд шудраг, амттай, нутгийн брэнд гэдэг ийм хэлээр өөрийн хүрээлэл хэрэглэгчдийн итгэлийг олж аваад Америкийн одоо бизнесийн зах зээл дээр нэлээд том амжилттай хүмүүсийн нэг болсон байна. Мухаммед Юнус гэдэг хүн байна. Граммин банкын эзэн, Нобелийн их тайвны шагналтан хүн юм байна. Тэрээр Бангладеш улсын ядуу бүсийн эмэгтэйчүүдэд жижиг зээл олгож, ядуурл бол залхуурл биш, санхүүгийн боломжийн хомсдол гэдэг ревайрыг дэлхийд хийсэн. Өөрөөр хэлбэл шинэ одоо юм итгэлийг битсэн байх нь штэ. Жижиг зээл, жижиг бизнес, өрх гэрийн амжиргаа гэсэн шатлалаар өссөөр маш олон хүний амьдралыг өөрчилж чадсан байна. За зөвхөн дэлхийн алдартай брэнд компаниудын үндэслэгчтэй томоохон саятан тэрбумтнуудын түүхэл урам зориг өгөх амжилтын эзэн байх шаардлагагүй. Биднэрт ойрхон нэгэн түүх байна. Энэ бол Намин. Намин бол 2 хүүхдийн ээж, хоол хийх, бялуу хийх дуртай. Тэрээр одоо гэртээ хийсэн кекс, бялууга хөршүүдтэй үнгүй амсуулж, за тэгээд нөгөө хоолныхын жорийг бас сошиал медиа дээр хуваалцдаг байсан. Тэгээд аяндаа хүмүүсийн төрсөн өдөр ямар нэгэн баяр ёслолын тэм жижиг ширээний захиалга авч эхэлсэн. Яагаад гэвэл тэр ажлаа хийгээд би ингэж гоё хоол хийлээ, бялууг хийлээ, ширээгээ заслаа гэдэг тэр өөрөө ингээд сонирхол те дур сонирхолтой хөтлөгдөд хуваалцж исэн зүйлс нь хүмүүст үн цэнийг мэдрүүлж эхэлсэн. Тэгээд намин чи ийм гоё хийдэг юм чи намингоор хийлгээ гэдэг санаанууд, захиалгууд бий болж эхэлсэн байна. Тэгээд хүмүүс намингоор
үйлчлүүлээд сэтгэлдээ хуваалцсан. Тэр сэтгэлдлийг номин ийм language болгон хуургасан. Би таны чухал баяр ёслолын өдрийн стрессийг хэмнэж амттай ширээг чинь бэлдэж засаж өгнө. Одоо тэрээр сарда тогтмол захиалгатай, орлоготой бизнес эмэгтэй болсон. Эдгээр түүхүүдийн бүтэц загварыг аваад үзэл нөхөө л бидний анх танилцуулсан 3 хэсгээс бүтсэн бүдүүрчтэй яг таарж байгаа. Тэгэхээр өгөөмөр байдал, хэрэглэгчдийнхаа хэлээр ярих, дотоод итгэл үнэмшлээ шинжлэх байдлууд бүгдэнд нь хэрэгцсэн байна. Тэгэхээр тэд хэрэгжүүлж чадсан юм чин бид ч бас хэрэгжүүлж болно. Одоо хэдүүлээ байгаа газраасаа яг энэ цэгээсээ өөрт тохирсон үн цэнийг бүтээгээд орлогоо өсгөж болох уу? Заавал халаас хоосон, заавал дөрөвч ядуу ядарсан байх албагүй те. Хүн болгоны төвшин өөр байгаа. Гэхдээ хүрхийг хүсэж байгаа зэгүүд нь адилхан байгаа хаа. Дандаа л илүү сайхныг, илүү дээр амжилтыг хүсэж байгаа. Тэгвэл одоо хэрэгжүүлж болох алхмыг санаа өгсөн байдлаар би танд зааж өгье. Ерөнхийдөө угаасаа яриан дунд одоо би өөрийнхөө хэлийг яаж өөрчлөх үү, яаж бодлоо шинжлэх үү гэдээ та өөр дээрээ дүгнэлт хийгээл яваад исэн байх. За тэгээд хүн болгонд хийх боломжтой санаа талаас нь хуваалцахад чаддаг зүйлээ үнгүй зааж өгөх байдлаар та үн цэнийг яг одоо нэг их цаг алдаад байхааргүйгээр хийж өгч болно. Шинэ ур чадвар суур, үнэтэй ур чадварыг бий болгох гэж хойшлуулаагүй нэ. Танд одоо өдөө наслахтай, өдөө болтол нэг хийж дадсан, гартчин орсон ямар нэгэн чаддаг зүйл байгаа. Магадгүй та өмнө нь зүгээр тэрийг тийм үн цэнтэй чадвар гэж олж хараагүй л байсан байж магадгүй. Нэг хүнд англи хэл заах, бичиг цаасанд нь туслах, цэвэрлэгээ хийхэд нь туслах гэд энгийн зүйлс байж болно. Та явахтай маш олон жилдээ хүүхдээ хасаа гэрээ ажил хийгээд цэвэрлэгээндээ маш мундаг болсон байж болно шүү дээ. Тэгээ цэвэрлэгээг байнга хийдэг болохоор яавал гарын доорх материалаар чанартай хурдан цэвэрлэгээ хийж болох уу ч юм уу? Өөрийн гэсэн юм арга техниктэй байгаа. Тэрийг ч мэдэхгүй мянган хүн хороод ир байгаа. Тэгээд цэвэрлэгээ ихэн тэднэрт бэрхшээл болоод асуудал үүссэн ч гэж болно. Тэр асуудлыг шийдэж байгаа газарт бизнес үүсч идэг. Тэгэхээр өөрийгөө голох хэрэггүй чаддаг нэг зүйлээ эхлээд үнгөө зааж өгөх нь хэрэгтэй хүнд нь. За тэгвэл энэ үнгөө зааж байгаа зүйлээ контент болгоо тавьчих юм бол та маш богино хугацаанд олон хүнд яг нөгөө зорилтод тэр цэвэрлэгийн асуудал болцсон байгаа ч юм уу таны чаддаг зүйлийг үн цэн гэж олж харах боломжтой тийм төрлийн хүмүүст нэлээд олон тоогоор нь хүрч чадна. За тэгээ контент бүтээх бол одоо бидний гар доорх зүйл болсон байгаа тийм бүгдээрээ ухаалаг утастай байна. Одоо подкастаа сонсоод сууж байна. За тэгээ подкастын доор та нэг комент бичгэд хүртэл үн цэнийг бүтээж өгч чадна. Тэгэхээр ерөөсөө л нэг пост оруулах, стори оруулах төдийд та контент бүтээж чадчихад тэр мэддэг чаддаг өөртөө аль хэдийн байгаа давуу талаа үн цэн болгон харуулаач. Эндээс би ийм хүн шүү, би ийм юм мэддэг, чаддаг, хийдэг гэдгээ таниулж болно. Та өөрөө эхэлж ил гарч хүмүүст мэдэгдэж өөрийгөө таниулж тунхаглаж те харуулахгүй юм бол хин нэгэн гинт таныг далдаас мэдрээд олж хараад танд одоо нөгөө санал болгоё гэж бол чадахгүй. Нөгөө нэг цэвэрлэгээ хийжсэн хүнд хөрөнгө оруулагч ажлын санал тавьсан гэдэг шиг эхлээд ажлын санал тавьтал нь яах нь хүнд хэрэгтэй хүн болж харагдах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр яг контент бүтээн гэдэг бол зөвхөн нэг арга зам. Гэхдээ хамгийн амархан, хамгийн таатай бэлэн арга зам гэж хэлмээрээ. За дараагийн хийж болох үйлдэл бол хүмүүсийн асуудлыг сонсож шийдэл санал болгох. За тэгэнгүүтээ ямар ч хамаагүй асуудал биш нөгөө өөрийнх нь арай мэддэг чаддаг тэр төрлийн асуудал. За магадгүй та илүү мэрэгжил ур чадвартай бол таны мэрэгжлийн одоо салбартай холбоотой асуудлуудыг сонсож болно те. Та нэгтлэн бодогч байл хүн тайлангаа гаргаж чадахгүй, уучраа олохгүй, гомдлоод шаналаа сууж ивэл яг яасан гэж яагаад шийдлийг санал болгож болно. Тэгээд яг уу өглөг
нөгөө нэг өгөөмөр зангаа янз бүрийн арга замаар бас хийж өгч болно л доо. Нэг удаа тайлангийн цуг сууж байгаа лалуу гэд би чам заагаад өгье. Цаашдаа ингээд тайлангаа явуулж байгаарэ гэд тосолдог ч юм уу. Бүр өмнөөс нь хийгээд өгдөг ч юм уу. Эсвэл тайлангаа ингэж хийдэг байхгүй юу гэсэн заавар бичлэг ч юм уу те пост оруулах. Гэх мэтчлэнгээр та юу хийж чаддаг хүн бэ гэдгээ бас л харуулж байна. За тэгээд эдгээр үйлдэлүүдийг хийхин тулд мэдээж өөрийн чинь дотоод итгэл үнэмшил сайн ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол айгаад чээд санаа зовоод өөрийгөө бусадтай харьцуулаад нуугдаад үлдэх аюултай. За тэгвэл итгэлээ тодруулахын тулд хэдүүлээ өөртөөсөө асуугаад үзье. Өнөөдөр би хинд ямар үнцийг өгч чадах вэ? Өнөөдөр би хинд ямар үнцийг өгч чадах вэ? Миний мэддэг чаддаг зүйлээс бусдад хэрэгтэй нь юу вэ? Миний мэддэг зүйлсээс бусдад хэрэгтэй нь юу вэ? Би өгч буй зүйлээ баялаг бүтээх сувг гэж харж чадж байна уу? Би өгч буй зүйлээ баялаг бүтээх сувг гэж харж чадж байна уу? За тэгээд итгэл төрхөөр хий да гэж бити хойшлуулаарэ. Итгэл бол үйлдэлийн үр дүн. Хийж байж л итгэл төрдөг. Тиймээс эхлээд хийгээд үз. Ойрын өдрүүдэд нэг хүнд тусал тэр тусалсан хийсэн өдрөө оройн би хийж чадсан гэд тэмдэглэ. Би хийж чадлаа гэдгээ мэдрээд үз. Итгэл ингэж л үрждэг. Яагаад гэвэл танд нөгөө нэг тим гэдэг те үр дүн нотлохоо байхгүй байгаад байсан ба шүү дээ. Нотлохоо байхгүй, дуршлаг байхгүй, үр дүн байхгүй болохоор итгэж чадахгүй байсан. Гэтэл яг үнэхээр нэг хүнд нэг ямиг нь хийж өгөөд туслаад өгсөн чинь тэр хүн за өнөөдөр өстө баярлсан шүү гэд хэлэхэд тэгээд тэр яг таны тусалж байгаа бодит өнгөрсөн цагийн дурсамж чинь өөрөө нотлохоо болоод болох юм байна. Би ингэж хийгээд ээж чадах юм байна. Нэг удаа хийсэн юм чи хоёр дахь хийхэд хэцүү нь юу байх вэ гэх мэтчлэнгээр эерэг итгэлүүд доторчин бий болно. Магадгүй орлого мөнгөө өсгөхийг хүсэж байгаа ч гэсэн ажилд амьдралдаа дарагдсан нэгэн энэ подкастыг сонсч ээж болно. Би ингээд ажилдаа ирж очих гэж маш их төгжөрдөг. Надад чөлөөт цаг гардггүй. Би хэдийгээр ингээд үндсийн хувийн бизнес ч юм уу те нэмэлт орлого их үсрээ бүтээх хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа ч гэсэн боломж алга. Гээд бас хойш суух гэвэл надад цаг алга гэдэг бодол итгэл үнэмшлээ өөрчлөөд үзээрэй. За хэдүүлээ бүр 20 минутыг л өөртөө гаргая гэд зорилго тавиад үзье. 20 минутын үнцэнд юу багтаж болох вэ? Нэг хүнд нэг зүйлийг тодорхой тайлбарлаж болно. Нэг хүндтэй чат бичээд асуудалд нь зөвлөгөө өгч болно. Дараа нь тэр тайлбараа пост болгоод өөрийнх нь сошиал медиа орчин дээр оруулчих болно. Та үнэндээ нэг ажил хийсэн болооч магадгүй 2-3 үр дүн гаргах боломжтой байна те. Яг боддоор нэг хүн тусалсан, яг боддоор нэг хүнтэй харилцсан, яг боддоор нэг пост оруулсан. Гэхдээ тэр постыг хэдэн хүн үзхийг, үн цэнийг нь хүртхийг мэдэхгүй. Тэгээд та бодлоо ерөөсөө шилжүүлчих юм бол гаргалгаа гэдэг зүйл зөндөө олон байх боломжтой байгааз надад цаг алгаа би амжихгүй штэ гэж хаачвал яах вүлээ? Тарих маань чадахгүй ээ гэд хөдлөгчгүй. Харин өдөрт нэг 20 минут гаргаад энэ дээр анхаарат үзье. 20 минут надад олдноо гэд бодох юм бол тарих. Энэ 20 минутанд багтаад би юу хийж болох вэ гэд сэтгэж эхэлнэ. Тэгэхээр одоо ингээд чадахгүй, мэдгүй, болохгүй, бүтггүй байгаа бүх зүйл чинь хийсвэр бодлоод шүү. Хийсвэр бодол юм чин заавал биелэх албагүй. Та үнийг солиод шилжүүлчихнэ. За ингээд халаас хоосон байсан ч гэсэн бид нар баялагийг бүтээх арга зам бий гэдгийг ойлгож, олж харлаа. Аль хэдийн мэддэг байсан бол өнөөдөр хийх урам зориг сэтлийг авсан байгаасай. Баялаг зөвхөн мөнгөний тухай биш. Энэ бол өөрийн үнцэн бусдад оруулж буй хувь нэмэр тэгээд
үгээрээ дараагийн боломжийг татаж байгаа хэрэг юм. Ядуу гэдэг бол мөнгөний дутагдал биш юм байна. Харин үн цэнэ хараахан ашиглаагүй байна гэсэн утга. Тэгэхээр та бид нар ядуу биш байх нь үн цэнэ хараахан ашиглаагүй л байна. Ашиглаж байгаа юм бол хэдүүлээ баян болчих нь шүү дээ. За тэгээ өнөөдрөөс эхэлцгээе. Нэгэн ганцхан үн цэнийг өгөх алхмаар баялагын давлгааг эхлүүлье. Подкастын эхэнд нэг хэлжсэн да. Өнөөдрийн дугаарыг сонсоод ойлгоол өнгөрөх биш. Үйлдэл хийх хэрэгтэй. Сонсож мэдэх нь өөрөө хангалттай байхгүй юу? Амьдрал өөрчлөгдөх цорын ганц зам бол үйлдэл хийх. Тэгэхээр хэдүүлээ би юу хийж чадах уу, юу өгч чадах уу гэдэг дээрээ шууд төвлөрөөд үйлдэл хий. Түрүүн асуултанд хариулж өөр дээрээ ажиллах тухай бас ярьсан байгаа. Тэрийгэж бас хийгээрэй. За тэгээд яг нөгөө гол бүдүүчний 3 хэсэгтээ уялдуулаад нэг юм бяцхан даалгавар өгье. Өнөөдөр өөрийгөө ингэж танилцуулаад үзээрэй. Би тийм юмыг ямар нэг юмыг шүү. Цэгийг хялбарчилж өгдөг хүн. Өөрийгөө нөгөө ямар үнцийг өгч чадах хүн бэ гэдгээ илрүүлэх гээд байна гэсэн үг юм. Би цэгийг хялбарчилж өгдөг хүн. Энэ бол таны шинэ хэл байх болно. Generosity буюу өгөөмөр байдал дээр өнөөдөр нэг хүнд өнөөдөр амжих бол маргааш нэг хүнд шалтгаангүй тусал. Жижиг зөвлөгөө, өөрт байгаа бэлэн материалаа хуваалцах, юмаа зээлүүлэх, 10 минутын богинохон тусч байж болно. Таны тусламжийг авах хүн бишгүй л таарлтна. Rewire буюу дахин бичихээр мөнгөтэй холбоотой өөрийн итгэл үнэмшлүүдийг шинээр эерэг амжилттай утгаар солиод үзээрэй. Ингэснээр хэдүүлээ манифестийн бодит алхмуудыг хийж байна. Үг, өглөг, итгэл. Ингээд ийм шин давтамжийг бий болголоо. Баялагын эзэн болох илүү их мөнгөтэй болох гоё штэ. Тэгээ үүнийг хийхийн тулд заавал юм шин бизнес эхлүүл, заавал хөгж, заавал хөрөнгө оруулалт ол гэдэг ч юм уу. Нэг тийм гаднаас шалтгаалсан хүчин зүйлийг биш. Зөвхөн шууд өөрөө үлдэж болох хүчин зүйлийг санал болгож байгаагаар өнөөдрийн дугаар яриа онцлогтой. Таны өгч буй үнцэн, таны хэлж буй үгс, таны мөнгөтэй байгуулж буй шинэ харилцаа энэ таны дараагийн баялагийг бүтээх арга зам. Тэгэхээр та энийг хийж чадна үсттэй. Надтай хамт дагаад хэлээрэй. Өнөөдөр би нэг хүнд тослоно. Өнөөдөр би үгээ өөрчилнө. Өнөөдөр би итгэлээ дахин бичнэ. Би мөнгө баялагийг манифест хийж байна. Таны баялгаа бүтээх хөрөнгө бол таны оюун санаанд оршиж буй үнцэн байх нэ. Илүү гүнзгий төвшөнд надтай хамт суралцаж хүсэж буй өөрчлөлтөө боддоор бүтээгээрэй. Та ганцаараа биш хамтдаа байхыг хүсэж байгаа бол миний Manifesting Glow Up ганцаарчилсан коучинг үйлчилгээг сонирхож болно. Таны зорилго, боломжоос эхлээд саад, гацалт, хэрэгтэй дэмжлэгийг чинь яг таг тодорхойлж, тууштай, үр дүнтэй өөрчлөлт хийх бодит хамтын ажиллагаа байх юм. Хэрэг та зөвхөн энэ үйлчилгээг сонирхох биш, миний бүтээсэн бусад материалуудтай танилцаж, биедан өөрийгөө хөгжүүлмээр байвал Instagram хаяг руу мань ороод сонирхоорой. Bio хэсэг дээр нь линкүүд байршсан байгаа. Мөн story highlights цэсэн дээр үнгүүд татаж авах workbooks, өөрийгөө хайрлах захим дэвтэр, manifest багц, азтай өхний email 21 хоногийн хөтөлбөр, сайтны давтамж, сургалтын групп гэд эдгээр миний санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг судлаад, танилцаад өөрт тохирохыг нь сонгоорой. Энэ подкастын дугаар сэтгэлд ямар нэгэн оч асаасан бол тэр мэдрэмжийг дагаж илүү гүнзгий алхмаа яг одоо эхлүүлээрэй. Баярлалаа.
баяртай. Баярлалаа.